Арт money гэдэг нь одоо яг арткойнтой адилхан тийм крипто байхгүй юу? 2021 онд ирсэн арт money гэдэг. За энэ арт money-г яагаад гаргасан бэ гэхээр одоо арт санхүүгийн нэгдэл маань ер нь крипто банк гэдэг юм байгуулъя яваанда. Өөрөөр хэлбэл энэ арткойныг эзэмшиж байгаа хүмүүстэй одоо тийм үйлчлүүлдэг, өөрөөр хэлбэл хадгаламжаа хийдэг зээл авдаг. Гэхдээ энэ крипто банк гэдэг нь одоо манай энэ гадуур байгаа арилжааны банкудаас өөр. За арилжааны банкуд яадаг вэ гэхээр хадгаламж аваад тэгээд зээл гаргадаг. Гэхдээ арилжааны банкуд ч мөнгө хүлээлт дунд нь хийж байгаа. Одоо арилжааны банкнуудын одоо энэ гоё офисын түрээс тэгэл тэр олон 100 ажилтны цалин за одоо тэгэл нөгөө захирлуудынх нь цалин майл ингээл амар энэ одоо үйл ажиллагаа явуулж байгаа үйл ажиллагааны зардал шүү дээ. Тэр зардлыг одоо гаргахын тулд эн чинь дундаас нь банк чинь одоо шимтгэл аваад биднээс ч өчнөн л үйлчлэгээний юмнууд авдаг байгаа шүү дээ. Тэгээд дээр нь энэ нөгөө зээлийн хүү одоо боломжийн хүүгийн дундаас нь ингээд мөнгө хүлээд тэгээд энэ одоо бизнес банк чинь явуулж байгаа шүү дээ. Одоо манай Монголд бол хамгийн ашигтай ажиллаж байгаа бизнес чинь банк бусын газрууд байна шүү дээ. Одоо ер нь бол амар ашигтай. Тэгэхээр энэ мөнгө хүлээлт нь крипто банк гэдэг нь ийм дундын одоо банк шиг ийм мөнгө хүлээлт байхгүй. За өөрөөр хэлбэл крипто банк гэдэг нь яг нөгөө блокчейн дээрээ ямар ч одоо нөгөө асуудалгүй тийм одоо алга болчихно гэсэн юм байхгүй. Яг блокчейн дээр бүх гүйлгийг хийгдээд за жишээлбэл би одоо мөнгө надад илүү мөнгө байгаад би мөнгө хадгалуулъя гэд крипто банк дээр мөнгөө тавихад ариун жаргал жишээлбэл би зээл аммаар байна гингүүт ариун жаргал миний одоо хадгалсан мөнгийг ариун жаргал шууд зээлээд ингээ бид хоёрын дунд ямар нэгэн одоо банк дундаас нь мөнгө хүүлж банк одоо нэг тэр янз бүрийн үйлчлэгээний одоо тэр ажилтны цалин малин гэсэн энэ зардлыг олохгүй шүү дээ мөнгө бүлэх юм байхгүй. Ийм шууд хоёр хүн нэгнээсээ нэг нь зээлээд нэг нь хадгалуулаад ийм крипто банк гэж хэлээд байгаа байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө одоо тэр бүх юунууд нь процесс гүйлгээнүүд нь блокчейн дээр явагддаг учраас баталгаатай тийм найдвартай гэдэг. За энэ крипто банкыг авдар хитвчгээд саяхан одоо за хэдэн сарын өмнө ямар ч хэлсэн ингээд нэлээд 21 оноос хойш ингээд явж байгаа төсөл байхгүй юу. Тэгээд энэ авдар хитвч гэдэг энэ аппликейшнийг гаргасан. За би та хэд зургийг харуулж байна. За одоогийн байдлаар энэ авдар хитвч маань бүр ингээд ажиллаад зээл авах нь зээл аваад хадгалах нь хадгалаад мөнгө хадгалах нь хадгалаад явж байгаа юм. Одоо нийт эргэлдэж байгаа энэ дөнгөж эхэлж байгаа төсөл учраас нийт эргэлдэх мөнгө нь одоо та хэд харж байна 72 сая төгрөг байгаа. Боломжтой мөнгө буюу зээлэх боломжтой мөнгө нь 6 сая гэдэг. Энэ туршилтын хугацаанд яг альбиасод лонч эднэр бол арай хийгдэггүй. Туршилтын ингээ хийгдэж явж байгаа юм. За энэ дээр энэ юу нь ямар учиртай юм гэхээр та хэд одоо ингээд түмэн арт гэдэг арткойн цуглуулж штэ. Тэнгүүд ингээд хүнд чинь нэг мөнгөний хэрэгцээ гараад нэг зээлэх хэрэг болно штэ. Тэнгүүд арткойноо хайраа юм ингээд зармааргүй байдаг. Гэтэл та хэдэд ингээд мөнгө хэрэгтэй болоод байдаг. Тэр тохиолдолд энэ авдар хитвч дээрээ арткойноо барьцаалаад зээлэх ийм боломжтой. За дээр нь энэ авдар хитвчдэр арт money гэд миний түрүүний хэлсэн бас крипто байгаа юм. IDAX дээр ингээд чөлөөтэй арилжаалагдаж байгаа. Тэр арт money гэдэг криптог бас одоо юу яагаад барьцаан тавиад зээл авах боломжтой. Ийм өөрөөр хэлбэл зээлж өгдөг хадгаламж юу яаж болдог мөнгө хадгалуулаад хүү авах боломжтой ийм крипто банкыг авдар хитвч гэдэг байгаа шүү. За энэ дээр бол арткойн арт money хоёр ингээд барьцаалаад зээл авах боломжтой. Энийг ингээ за энэ нь болохоор миний авсан зээлийн хэмжээнүүдийг ингээ харуулж байгаа. За энийг би танаас яагаад харуулад байгаа юм гэхээр одоо та хэд харж байгаа хамгийн дээдлийнх нь жилийн өртөг гэдэг нь жилийн хүү 14% хувьд хүүтэй байхгүй юу? За 14% хүүг та нар жилийн 14-ыг сард нь хуваагаад үзээрэй. 14-ыг хуваах нь 12 сард хуваахаар
сарын 1.116 буюу 1.2%. Ийм бага хүүтэй зээл эндээс гарч байгаа байхгүй юу? 1.2 гэдэг чинь ер нь Монголд бол хамгийн бага зээлийн хүү шүү дээ. Одоо энэ аппликейшны бусад хүнүүд чинь бүр амар 2.1 хэд. За тэгээд банк бус их бол айгүй өндөр байгаа даа ш. 1.2 гэдэг чинь бараг цалингийн зээл. Тэгээд энэ яагаад ийм бага байгаа юм гэхээр нөгөө дундын мөнгө хүлээлт байхгүй. Нэг хүн яг нөгөө нэг хүн одоо зээлж байгаа хүн хадгалуулж байгаа хүн хоёр хоорондоо шууд ингээд юу яагаад байгаа байхгүй. Харьцаад байгаа байхгүй. Дунд нь тийм одоо банк шиг арилжааны банк шиг мөнгө хүлээлт байхгүй. А яг хөө зээл юу авахд бол тодорхой хэмжээний бас шимтгэл төлж байгаа. За тэр шимтгэл нь энэ авдар хэтвчин дээр ард маний одоо байршуулсан хүмүүс тэр шимтгэлийн орлогоос өгөөж авах юм. Бас нэг гоё юм. Одоо өөрөөр хэлбэл чи энэ юун дээр авдар хэтвчдэр 100 сая ард маний байршуулчлаа гэж бодъё. Тэгэх юм бол тэндээс тэр 100 сая ард манид ноогдох өгөөж ноогдлох шиг авах юм. Шимтгэлээс бас нэг тийм айгүй ач холбогдолтой юм байгаад байгаа юм. За энэ болохоор крипто баталгаа гэдэг энэ миний одоо авдар хэтвчин дээр баталгаа болгоод оруулсан хоёр крипто. Нэг нь дээдлийнх нь RDX гэдэг нь Artcoin, доотлийнх нь RDM гэдэг нь Art Money харуулж байгаа юм. За дээдлэлт нь 86,000 Artcoin-ыг би ингээ баталгаа болгоод тавьсан байгаа юм. Түрүүн би чинь юулээ баг 2 сая төгрөг зээлсэн шүү дээ. Тэр 2 сая төгрөгийн маань баталгаанд энэ 86,000 Artcoin ингээ байж байгаа байхгүй юу? За Art Money гэдэг 3 сая 154,000 Art Money бас байршуулсан байгаа юм. Энэ нь болохоор миний одоо энэ юуны авдар хэтвчийг хэрэглэх одоо юу гэж хэлмээр юм дээ, хэрэглэх одоо баталгаа бас болж байгаа юм. Одоо жишээлбэл нөгөө хадгалан зээлийн хоршоонд чинь нэг хүн чинь нэг тодорхой хэмжээний мөнгө оруулаад хувь оруулж иж нэг гишүүн болдог штеп. Тэр гэсэн үг. Одоо 3 сая Art Money байршуулж иж энэ авдар хэтвчийг ашиглах эрхээ олж авч байгаа, хувь оруулж байгаа хувь нийлүүлсэн хөрөнгө гэж ярьдаг штеп. Тэр ихгүй 3 сая Art Money. За 3 сая авдар хэтвчийг ер нь бол 3 сая Art Money байршуулж иж хэрэглэх эрхтэй болтгийн шүү. Ийм юутай. За тэгээд энэ байршуулсан 3 сая Art Money-гийнхаа бас эрх юугаар хэмжээгээр саналын эрх өгнө. За энэ ер нь энэ крипто одоо энэ Art Money-гийн энэ төсөл нь өөрөө DAO гэсэн юм төсөл байхгүй. Та интернетээр бас сууж игээд үзвэл Decentralized Authorized Organization гэдгийн товчлол юм. За энэ нь ямар учиртай юм гэхээр энэ авдар одоо энэ Art Money-гийн төсөлд хадгалан зээлийн хоршоо шиг ингээд хөрөнгө байршуулад хувь нийлүүлсэн хөрөнгөө оруулсан хүмүүс нь саналын эрхтэй байх юм. Өөрөөр хэлбэл бид нар өөрсдөө энэ крипто банкныхаа одоо эзэн нь гэсэн үг байхгүй юу? Өөр хүмүүс биш. Art Money одоо оруулсан энэ 3 сая Art Money оруулж одоо байршуулсан хүмүүс нь саналын эрхээрээ саналаа өгөөд шийдвэрээ гаргаад ингээд явах нэг авдар хэтвчэнд бол шинээр бүртгүүлэх шаардлагагүй ард IP-ийнхаа бүртгэлээр шууд орно. Хаад одоо авдар гэж суулгаад зураг нь юм байгаа. Тэгээд юуныхаа ард IP-д бүртгүүлсэн утасныхаа дугаарыг username дээр нь тавиад ард IP руу нэвтэрдэг кодороо нэвтрээд шууд орно. Одоо бас таад нэг шинэ хэллэг бас сураад авчвал ер нь одоо нэг юм урамшуулал энэ крипто эзэмшдэг хүмүүст нэг юм урамшуул өгөхөөр airdrop гэж нэрлэдэг шүү.